Телевизээ сонирхон суугаа эрхэм хүндтэй үзэгчид та бүхэн маань төвшин амгалан сайн сууж байна уу? Сайн байцгаана уу? Ахуй толгойд марлин цаасан эрхэм хүндтэй үзэгчид хүнд зочид та бүхнийг баярлан огтож байна. Өв соёлоо үеийн үедээ дээдлсэн үнэт баялгаа удмын удамдаа өвлүүлсэн аман бэлгээр айлгэрээ чимгэлсэн ариун заншилаар хол ойрдоо алдаршсан хөлөн бойр нутагт маань зохион байгуулагдаж ухаант хүн ардтаа оюуны дээжис болгон толиулж бий аман сургаал ширэс нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар Дуслын хураавал далай болдог, дуусны хураавал эрдэм болдгийн эрхэм чанарыг дээжилж үзэгчид та бүхэнтэйгээ солгож байна. Аман сургаал бол алтаар сольшгүй нандин хөрөнгө билээ. Ахин давшихын үндэс болсон амаар бүтээсэн хүн ухаан юм. Хөрстийн зайд орших түмэн буцын учир зангилгыг цөөхөн өгөнд товчлон хүний амьдралын мянган учрлыг хитгэн өгөнд зангидан бор гэрийнхээ хойморт уянгалан хүмүүжүүл сургахын гайхамшиг юм аа. За тэгээд аман сургаал нь хүний үзэх, харах, сонсох, дуулах бүх зүйлийг хамарсан дотор гэр бүлийн тухай уламжилгсан олон сэчин өгс байдаг. Учир нь бид эрдэд дээдээсээ гэр бүл бол хүний нэг насны хамгийн чухал үнд зүйлс хэмээн үссэнтэй их холбоотой. Айлаас ирэхээр авдраасаа ир гэдэгчлэн өрөх болгонд өөрийн гэсэн өвлөн уламжилсан хүмүүжлийн арга байдаг. Гэр бүл бол нэг улс үндэстний хамгийн бага нэгж. Гэр бүлийн байдал нь улс гэрийн хөгжил бадралыг харуулж, гэр бүлийн хүмүүжил нь бидний эрх маргаашийн өнгийг тодорхойлдог. Тэгвэл ардын аман сургаалд гэр бүлийн тухай ямар шуухан үнэт зүйлсийг бидэнд үлдээсэн бол уянху хореннадара гоцнад курудакне хигболлоуида ё заоче ё эржваржиди ху куда берхадоба таннан берхадоji хэйлуордонне агне сарга жаагуулгна бадаана бара хигуим боллоса соргоомлороо хэйлбса халктоай вайр болбса хэйлчдэн хайнара хаданго хадма чая тайкэн соголбса гингулбса аргуна нандоине 워드오야노와 무지부사 우인도이네 워 우인도야노만 하나부사 화야리 바람불어서 왜일러 토토도 운툴겠자 헤일리 지동해나라 밴느 버설러 워드게 아까미나다 밴느 버설러 어와차다 땅을 터부사 근데 어머라 땅 터지 바르지디 되게 내도 와오더네 아우족부자 티바르지아라 바다요나 사는부자 베르볼로호 하드마 어와 하드마 차다 테 느낌 사오지 바다오니다 하드마 와 차야마나 바다에 대바르다나 워르데 이드바 화야리 바랑하다 야쿠버디 웨라 벨레치지 웨일바 하동거 하드마 차야 와르컬 자가네 어른은 무슨 백금 와줬구봐. 안 보고 신이 바이트지네. 야꾸도 활기태 와다야 오다. 어느 자주고 되게면 아니어보 가라가. 더거시네. 가드모 워시네. 사미온 가해가 나질 워시네. 어느 위네 흐르더러 가달려봐. 어느 더더 구보 비서러 가셨두고도 봐야와. 누가 그르저대 여지 그르저 텔레 마로다 아이도 어디어야 후팅누 굴려 버도 야르지 그르다 와저봐 가다마 카테 우놈이 바이타르 비시네네 우누 따오라 우누도 굴려 더거시니 훈들러 우주후 모우주봐 베르후 버디후티 아이도 바라 온다오라 후가이그바 알겠네 벌런다
За баярлалаа. Ингээд манай одоо энэ аман сургаалын маань одоо голдуу гэр бүлийн талаарх энэ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За сая бол манай энэ дагуур овогтон боёо дагуур үндэсний төлөөлөгч гоо ах маань их одоо өөрийнхөө хэлээр гэр бүлийн тойрон дэх энэ өөрсдийнхөө заншил боёо сургаалыг бидэнд илгэж өглөө. Тэгээд одоо энэ удааны манай энэ шингээлтэд бас энэ дагуур үндэсний энэ ах маань тэр хоол одоо 500 кг цаанаас манай энэ удааны нэвтрүүлгийг зорж хурж ирсэн байгаа шүү дээ. Тэгээд олноороо бас дахиад нэг удаа энэ ахтаа бас хүндэтгэл дэвшүүлж баярлан ухтъя таныг тийм ээ. За тэгээд одоо манай 2 дугаар багийнх нь сайн байна уу бүгдээрээ. Би Долгорсран гэдэг ардын урдын дуу инч хүрнийг нэг бадагдуулъя. За инч хөрөн гэдэг дууг нэг бадагдуулна гэж хэллээ. За инч хөрөн гэдэг дуу бол одоо бараг төмний бас одоо хард мордуулах хүүхэн мордуулах дуу боيو бас хүүхэн хард мордох гэж хүүхэндээ бас захаа сургал хайрлсан тухайтай юм сайхан дуу байгаа юм шүү да. За тэгээд инч хөрөн гэдэг бараг ардын дуу. 후후라 하네 아또가 사나다 돌아사 우리사 아하나 어제 나와 허여라 하네 남해가 돌아사 아하나. За харин түрүү хард мордсон хүүхэн харин аав ээж ар гэр нутгаа санагалзаж дуусан юм дуу юм байна. За тэгээд 2 дугаар багийнх нь Солбон багш маань. 저 ана параартын дуу инч хөрөн гэдэг дуу бол ачлалтын хөөрхөө бүхний өөж аваа. Эсвэл хөдөлж байна. 2 хүүхдтэй болохоор өөж аваа өөж авын кан өнөрлөл хайрыг мартгүй хийг илгээсэн дуу надад 2 дахь удаа нь одоо аксам хөрөн атуган санаад үрсэн аав өөж хоёр минь намаагаан санаад дорсон тийм ба дорсон. Тэгээд дуулжсэн ч цаашаа доолон байгаа байлгүй дээ. Хүндий дүүрэн малти хүнжил дүүрэн хүүгти байгаарэ гэж юрээдэг. Өнөөний байдалд бол бас тэрвэл их чухал юрээл болж байна. Өнөө бол ажил сурлага яаруугээд хүүгднүүд бол өр хүүгд авахгүй. Одоо гуш гарах юм уу, дүш шахах юм уу? Одоо зарим нь бол одоо хүүгд авахаасаа адил амьдралгээд одоо яарад бүр тэр цагаасаа өнгөрчихнэ. Одоо иймээс бол одоо амьдрал ажил сургалгаа бол бүр хамтруулж одоо залуу насндаа бол ийгээд бүхнийг бүрэлдүүлж ийгж байх ёстой гэж хэлсэн сургаал зүйр сүчин үг гэж би бодож байна. Жахан бидми ийгж ярьдаггүй болохоор сандарчглаа. Харин та сайхан ярьлаа штэ. Тэгээд хүний амьдралын нэг гол зүйл бол гэр бүл. Тэгтээ гэр бүл болно гэдэг бол өөр өндөс угсаагаа залгаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр та бол их онж хэлсэн гэж би бодож байна. За. Тэгээд одоо манай ган төмөр багшаас дүгнэн да. Амьдралгаас одоо ханяа болох цаг үе ирлээ штэ. Эглэр бол энэ бол одоо энэсээ эхэлж хүн болох санаа яаж амьдрах ухаанаа бол хоёр үрэндээ олдгоо. Тэгээд бол энэ дээр бол уул усан тансаг болвол зүүртэн донгодох нь яруухан гэж. Уг сэтгэл нэг болчихвол үгэл найран дуу хоорондоо бол одоо зөрчил байхгүй.
өрхөлөх ярих хоёр нь бол шинэгийн хөлөд тэрний дэмжээд одоо яг л шин амьдрал тийм сайхан салшгүй гоё мөртөө сандаршгүй одоо ийм сайхан яруу сайхан байдгаа гэдгээр дүгнэе. Одоо их сайхан өдрөлөг болж байна. За баярлалаа. Тийм шүү дээ. За тэгээд одоо 3 дугаар багийнханд хүрж байна. Тэгээд одоо таны 3 дугаар багаас бас их сонирхолтой сургал боيو аман сургалууд гарах байхаа гэж итгэж байна. За хүний амьдралын одоо хамгийн үнд зүйлэг дотор гэр бүл байдгаа нэрээ таарж байна. Тэгээд манай буряачууд бол өрөөгөө морин болгох, өрөө хүн болгох гэдгээр хүү басган одоо өсөж том өрийн цэлд хүрж одоо том болсны дараа айлгэр болдог штэ. Энэ бол одоо хүний жим ёс. Буряачууд бол одоо хүүхнээ хатан дөхөдөө одоо захиа сургаал хайрладаг. Тэгээд басган хатан дошго одоо өглөө штэ. Одоо хоньны уусын урданд цай тавиад энэ бол одоо захиа сургаалаа дуугаар илтгэдэг. Тэгээ энэ дууг нь бол дарыг нэгэн сургаал дуу. Энийгээ бол буряачууд уусын дуу гэж хэлдэг. Энэ дуунд бол одоо харийн газарт ошон одоо басган өөрийн төрхөн авжигаа ханаха ихдэг бол өөрийн төрхөн нутаг усаа ханаха гэвч одоо харийн газрын одоо хатам аав ээж хүндлэх тэгвэл төрөл садан нутаг усантай зогсож өвтэй нэртэй харсаж байгаарэ гэж захих. Тэрний хаваад одоо омоглон ууралж бүү яваа аманда багтааш хүлээгээрээ өсгөр хайш мохоо болов гэж өөрөө бүү билүүдэж яваарэ. Үнс шарайгаа өдөртөө өнжүүлэлгүй өдөрт нь хаяарэ. Өртө босож орой унтаж сүн сэрж яваарэ. За ингэж аав ээж хүндлэх цаашаа бол одоо үр хөвгдөө хайрлах гэхлээр энэ дуу бол нэлээд олон бадгаар дуулагддаг. Тэгээд өнөөдөр бид манай начин ахаас энэ дуугийн 2 бадгийг олонд дуулж өгөх болно. Омогхон цугалдаж алт тулгархада аманда багтаан төвсөж хүлээгээрээ. Ирсгүүрэнгээ хайсэ мохоо болбо гэж өөрөө мэдэж буухуртлаарэ. Үнэхэ шарайгаа үнжүүлж хонуулж байнгүйгээр өдөртөн хаяж эртэ бодож орой унтаж хүний хэрж яваарэ басагамня. 곱새인 운대가라 마다가 간다고 호회에 써보고 당게 되네. 후후레간 든제가 이제 예스네 호고예게게게라 하나 하갈다. Баярлалаа. Би өөрийгөө танилцуулаагүй байж тээ. Би өвөн хөшөөний өдөрнөн хамааралтын үртээгээс ажлын амралтаа авсан бодонгууд угаа начин байна. За баярлалаа. Би бол өвөн хөшөөний утгатай шинхэн зөөвний харгана бригады исэн хорлоо байна. Чигэд гэр бүл болж залуу ээлэнга хургаалыг болтгоёр хөлж байна. Чигэд миний хөлхөн дөхөн хөлья. Үрхү татаж үүднөөс ээлээ бүрий болоходоо бүхий сөөрлөж өрөө нарчээ явах юм урднаас хөлдөг байгаахаа мөтий хүнд. Ургу тасуур дэвэр бу алхаж яваарэ. Хутгаа арилуулж бу тавиарэ. Гал тоогоогоо ариун сүврээр хүндэлж хөрглөөрэ. Тоогоогоо бу маажаарэ. Тулгаа бу тоншоорэ гэж заадаг байхада. Чигэд өмгтэй хүн өргөтэй хүний хүндлэх явтай.
нэг гэр өрхөд хий морингоос иргэтэй хүн байдаг гэнэ. Чэд иргэтэй хүнөө хүндэтгэж хувцсын дээгүүр тавьж иргэтэй хүндөө иртэх хамгай жингээ дөөж аваж ийгж явхад нэг гэр өрхийн хий морин өндөр юун шалдаж чадахгүй. Гэр зоригтэй өндөр гоё өрхөө болж явдаг гада. Чэд дэмгтэй хүн бата бүхий юмээ зөөлж сааса хэнаар эндэг хуу зохиож явах юм өргөтэй зам байгаа гэж би изя авахайл би чигэд эле гэр өрхөө хэнаар авж явах бүри болдог би ийм байна. Баярлаа. За энэ хугацааны хүний амьдралын хүнд чухал зүйл болох нэг нь гэр бүл, нөгөө нэг нь ажил үйлс. 20-30 хүрээд одоо бол бүр 30 хүрж ийн шүү дээ. Дээр үед 17-8 жил өөрийн гэртээ байгаад хүний газар очиход одоо өвлөхгүй, зангийн мэдхгүй, нас багвал санах янзын юм байдал гарна. Тэгэхэд нь одоо хүүхдтэй сайхан сургана. Одоо дээр үе чинь бас нэг хадмид болвол өгчнөр, дүүнэр, ахнар гэд олон бүгд олон байх юм чинь. Тэгэхэд одоо элдвийн жаахан ийм тийм үг гарна штэ. Хадам өгч бас дээр үед бол бас л хатуул байдаг. Гүрэ дээрээсээ залгамжлаа тийм юм уу гэж би бас тийг сандгийн. Яагаад гэвэл одоо түрүүчийн хадам өх нь хатуу халыг өдөлсөн бол өөрийнхөө хариуг дорхоосоо авдаг ч юм уу дээр үед. Тэгээд одоо хүүхэн одоо бас айлын хатуу жил одоо жаахан хатуу байдал татгүй байх үед бол гэрээс нь хүүхэн минь хамаагүй гэж хүлээж байж хүндий олдог юм аа гэж. Өнгөрүүлж байж үн ордог юм аа гэж. Өний нэгэд үзээд яхад үнэхээр насаа яваад ирэхэд л одоо эн чинь би хэлж байгаа биш ертөнцөөрөө бүр өдөрж ин штэ. Өмгтэй хүн л баг нас нь гарцсангүй урт байж байгаа юм. Үлдөөд идэг. Ийгэд тэр айли настан өндөр ижи болох үед бол одоо нөөрэ үнти энэ айли голомти залгуулсан юм. Энэ айли өө татсан юм. Энэ айли bëри үүдийг ийгэж авд явсан юм гэд тэгдэг штэ үнти болдгоо гэж би тэг сандгийн. Тэгээд өнөөний залуучууд бол бас жаахан ийгэж хүлээх өнгөрүүлэхийг сургуульд харна. Өнөөний хүүхэд өрх дураараа сурсан болохоор үг даадаггүй. Энэ одоо бас нийгмийн нэг үзэгдэл. Тэгээд одоо их товчхон үгээр хүүхдөө болвол сургаж хүүхнээ болвол айлд хөрөгтэй бол өглөөрт босч үнсээ хол хаяарэ осор бүслүүрөө чангалж орсон гарснаа хүндлөөрэ гэж ийгэж сайхан захидаг. Тэгвэл одоо энэ гэр бүлд яагаад бүсгүй хүний байр суурь ийм өндөр байдаг юм бэ гэж. Өнөөний энэ гэр бүлийн судлал буюу гэрийн сургаалын судлалаас болвол ийм дүн гараад байна. Манай Монгол үндэстний гэрийн сургаал бол өх төвлөх ёсон гэж. Өхөр бол төвлүүлдэг. Өх бол үр хүүхдээ сургадаг. Энэ айлын үүд өрхийг бол гэрэлтүүлдэг. Ийм нэг уг ясаас бол одоо шийдэж ийн ч гэж үзэж болно. За эрхэм хүндэт үзэгчдээ хар гэзгэн хаглаж харийн газар очиж хадмын газар ёслож айл өрхийн голомтыг бадраагч амрах хосуудаа гэр бүлийн үн цэнийг сануулж мөн одоо түүний орших гүн чанарыг сургахын тулд бэлтгэн хүргэсэн аман сургаал нэвтрүүлгийн маань энэ дугаар инхөө үлзийтэй сайхан өндөрлөж байна. Хүлээн авч болгоосон эрхэм хүндэт үзэгчид та бүхний маань 5 хошуу малтаан талаар дөрөн бэлчиж тарга арих сүү цагаан далай мэд салгиж өрийн үрд удмын удамд өөрөд мандан бадарж байхын өрөөлийг тавья.